Сайн мэцхан үзэгчдээ Ундрхан мэдээллийн хөтөлбөрийн шинэ 7 хоногийн дугаар эхлэхэд бэлэн болсон байна. Ундрхан мэдээллийн хөтөлбөрөөр Хинтээ аймаг болон Чингис хотод өрнөсөн үйл явдлын мэдээллийг та бүхэндээ хүргэхэд бэлэн боллоо. Эхний мэдээнд анхаарлаа хандуулна. Хинтээ аймгийн эрүүл мэндийн газраас менингокт халдвар буюу менингит халдвар төвчний талаар мэдээлэл хийлээ. Монгол улсад менингокт өвчний 2 тохиолдол бүртгэгдээд байгаа бөгөөд Хинтээ аймагт сүүлийн 5 жилд бүртгэдэг байна. Тус халдварт амьсгалын замаар дамжин халдварладаг тул дэгдэл хэлбэрээр тархвал нас баралт өндөр байгаа тул эцэг эхчүүд менингокт халдвараас урьдчилан сэргийлэх шаардлага тулгарч байгаа юм а. Менингокт өвчин нь агаар туслын замаар дамжин халдварладаг ихэвчлэн бага насны хүүхдүүдэд тархдаг бөгөөд дархлаа унах ханиа том хүндэрс үед халдварлах магадлал өндөр байдаг байна. Улирлын чанартай өвчин учраас ихэвчлэн хаврын саруудад буюу 3-4-р саруудад дэгддэг ба нууц үеийн 5-7 хоног үргэлжилдэг байна. Менингокт халдварын үед гэнэт халуурах, цочмтгой болох, толгой өвдөх, хоолн дургүй болох, бөөлжих, доод мөчнөөс эхлэн тууралт ус гэх мэт шинж тэмдгүүд илэрдэг байна. Менингококк талдвар нь болохоор гинт халуурах, бөөлжих, толгой өвчтөй өвдөх зэрэг шинж тэмдгээр илэрдэг. Нянгийн гаралтай амьсгалын замын чочмог халдварт өвчин байгаа. За Хинтээ аймгийн хэмжээнд сүүлийн 5 жилд уг халдвараар өвчлөл бүртгэгдээг байгаа. За Улаанбаатар хотод бол энэ оны 3 дугаар сард бага насны 2 хүүхэд энэ халдвараар өвчилж нэг нь нас орсон байгаа. За Дэлхийн эрүүл мэндийн байгууллага болон эрүүл мэндийн яамнаас мэдээлж байгаагаар коронавирус халдварын дэгдэлтэй холбоотой амьсгалын замын халдвар буурсан ч өмнөх жилүүдийн өвчлөлийн байдлаар харахад вирусын гаралтай халдварын дэгдэлтийн дараа менингококк халдвар ихсэх зүй тогтол ажиглагдаж байгаа гэж мэдээлсэн байгаа. За менингококк халдварын илрэх шинж тэмдэг нь бол 38 хэм ба түүнээс дээш өндөр халуурах, бөөлжих, толгой хүчтэй өвдөх, за мөн арьсаар өвөрмөц цусархаг гөвдрүүт тууралт гарах шинж тэмдгүүд илэрдэг байгаа. Тэгээ үүнийг бас манай эцэг эхчүүд салхин цэцэгтэй бас андуурах тохиолдлууд байдаг. За энэ өвчнөр бол бүх насны хүн өвчлөх боловч 1-5 насны хүүхдүүд илүү өртөмтгий байдаг. Монгол улсад менингит өвчний 2 тохиолдол бүртгэгдсэн бол Хинтээ аймгийн хэмжээнд сүүлийн 5 жил уг өвчин бүртгэгдээгүй юм. Хинтээ аймгийн эрүүл мэндийн газраас өмнөх жилүүдэд амьсгалын замын халдварт менингокт өвчний эсрэг сайн дурын үндсэн дээр 200 ширхэг вакциныг авчирсан ч иргэд хийлгээгүй улмаас устгал оруулж яжээ. Тиймээс энэхүү халдварын эсрэг вакциныг хадгалах хугацаа нь бага учир дур мэдэн авчирч нөөцлөх боломжгүй юм а. Цаг тухай үед нь маш хурдан богино хугацаанд хүндрэх эрсдэлтэй байдаг болохоор бага насны хүүхэд өвчлсөн тохиолдолд яаралтай эмнэлгийн байгууллагад хандаж тусламж үйлчилгээ авах хэрэгтэй. За менингококк халдвар нь болохоор амьсгалын замаар болон бохир гараар хоол хүнсээр халдварладаг. Нууц үеийн хугацаа нь бол 3-10 хоног, дунджаар бол 5-7 хоног байгаа. За урьдчилан сэргийлэх арга хэмжээ нь болохоор амны хөндөй болон хоолойг өглөө босны дараа орой унтахын өмнө бол цармангийн уусмал, нимбэгний уусмал, томидины уусмалын аль нэгээр нь тогтмол зайлах хэрэгтэй. Тэгэхээр 5-7 хоног зайлаад 10 хоног завсарлаад дахин давтаж зайлна. Нэг удаа зайлахтай бол 5-7 удаа давтах хэрэгтэй байгаа. За тэгээд мөн биеийн тархлааг сайжруулах витаминаар баялаг хоол хүнсийг төлхөө хэрэглэх, тэгээд улиралдаа тохируулан дулаан хувцаслах, гараа тогтмол угаах, өрөө тасалгаануудаа тогтмол агаар сэлгэлт хийх, чихтэй цэвэрлэгээ хийх, тэгээд тасгал хөдөлгөөн тогтмол хийх, энэ маань болохоор биеийн дархлааг бас дэмждэг байгаа. Дараагийн мэдээ. 2019 оны хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн 2 дугаар тогтоолоор төрийн болон төрийн бус байгууллагуудад хүүхэд зориулсан өрөө эсвэл тодорхой хэмжээний булантай байна гэсэн заалт байдаг. За тэгвэл зарим байгууллагуудын хувьд уг ажлыг хараахан хэрэгжүүлээгөө байгааж хэрэгжүүлсэн цөөхөн байгууллагууд байгаагийн нэг нь Хинтээ аймгийн хөдөлмөр халамж үйлчилгээний газар юм а. Тэрээр албан хаагчлах хүүхдэд зориулж дараах 5 тухтай өрөөг тогтжуулсан байна. Энэ талаарх сурвалжлагыг сэтгүүлч Отгон Баяр мэдээлэл бэлтгэлээ.
Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн 2019 оны 2 дугаар тогтоолоор батлагдсан хүүхдийн хөгжил хамгаалал 2019-оос 2020 оны салбар дундын ажлын төлөвлөгөөний 40 заасныг дагуу төр болоод төрийн бус байгууллага бүр хүүхдэд зориулсан өрөө эсвэл булан тохижуулахыг тусгаж Монгол Улсын ерөнхий сайдаас чиг үүргээ өгсөн. Ингэснээр хүүхдүүдийг хичээл цэцэрлэгээ тараад аав ээжийнхээ ажилдаа ирэх тохиолдолд тоглох, хөгжих, хичээлээ их боломжоор хангаж хүүхдийн эрх болзошгүй эрсдлээс хамгаалсан орчин бүрдүүлнэж үзэж байгаамаа. Тэгвэл үүний нэг жишг байгуулга нь Хинтээ аймгийн хөдөлмөр халамж үйлчилгээний газар бөгөөд анх 2020 онд энэ өрөөгөө бий болгосон ч хараахан тогтчулж амжаагүй байсан юм а. Харин саяхан уг өрөөгөө тогтчуулан засаж 5 тухтай орчныг бүрдүүлсэн хүүхдийн өрөөтэй болжээ. За манай энэ хүүхдийн өрөө 2020 онд байгуулагдсан. Ерөнхийдөө бол хүүхд гэрүүл залуучууд хөгжлийн газраас явуулсан санаачлагын дагуу бол манай байгууллага эцэгхийн зөвлөлөөс энэ өрөөгөө гаргая гэсэн санаачлаг гаргаад энэ өрөөгөө тогтчулсан. За өрөөний тогтчлыг бол байгууллагын албаагч бүгд өөрсдөө санаачлагаар өөрсдөө тусгал нэмжтэйгээр өөртөө ханд босгоод энэ өрөөг бол тогтчулсан байгаа. Одоо манай энэ өрөөг бол одоо өдөр болгоно хүүхдүүд хилээд хараад ихэнх албаагчтай хүүхдүүд бүгд ирээд л даалгавраа хийн. Зарим нь бол хүүхдээ харах боломжгүй эцэгчүүд бол ороод энэ чаг хүүхдүүд нь тоглолчин. Тэгээ бас тусдаа нойлын өрөөс төр гаргацсан байгаа. За тогтчлтын ажлыг болохоор бүгд хүүхдтэй хичээлэх боломж олцоо хангахын тулд бүгд гэрээсээ ном авчрах, сургуучийг авчрах одоо анги дэвсэн хүүхдүүдийнхээ уушиг хэрэглээгүй байгаа тэр ном сургуучгаар баяжуулсан байгаа. Тэгээ энд бол манай албаагч бол туйлын одоо сэтгэл хангалуун байгаа. Ийм өрөө тооцол их зүгээр яг анхны бол харахад бол амархан юм боловч гэдэг хийцэн нь бол байгууллагын албаагч бол аюу хэрэгтэй. Бус байгууллагаас ийм хүүхд өрөөтэй болоорой гэж уриалж байна. Хинтээ аймагт 2022 оны хүүхд хамгааллын жил болгон зарласан. Тэгвэл үүний хүрээнд албан байгууллагуудыг эцэг эхийн зөвлөлтөй болох чиг үүргээ өгсөн юм а. Тиймээс Хинтээ аймгийн хөдөлмөр халамж үйлчилгээний газар эцэг эхийн зөвлөлтөй болж энэхүү хүүхд зориулсан өрөөг ариун цэвэр өрөөний хамт ажилчид эцэг эхийн зөвлөлнөөр хамтран өөрсдийн санхүүжилтээр засварлан тогтчуулжээ. Хүүхдэд зориулсан өрөөг бий болгосноор ажилчдад ажиллаа хийхэд нь тайван, хүүхдтэй санаа зовх зүйлгээ амар байгаа бол хүүхдүүдэд 5 тухтай тохилог мэдрэмж төрүүлдэг байна. Манай байгууллагаас одоо хүүхдийн өрөө гаргаж гисэн бол миний хувьд л их маш таатай байгаа. Яагаад тэгэхээр манайх ч одоо 4 хүүхэд сургуулийн 4 хүүхэд байдаг. Тэгээд нөгөө 2 дугаар ангийн хүүхэд нь бол 6-гийн таарчдаг. Бусд нь болохоор 7:30-гийн таардаг. Тэгээд одоо яг нөгөө ажиллаа хийж явах явцад бол одоо нөгөө хүүхдээ хараад боломжгүй учраас хүүхдийн өрөөнд ороод хүүхдүүд маань гэрийн даалгавраа хийгээд нэгээ хүлээгээд тэгээд 4 хүүхдээ одоо бүрэн яг тарахаар нь аваад гэрлүүгээ явдаг та. Тэгэл өндөр байгаа гэж юу. Их таатай тэгээд за ээж ажил дээр очие нөгөө хүүхдийн өрөөнд ороод даалгавраа юм тэгнэ ингээд. Одоо тэгэхээр өөр газар гэхэр ч одоо номын сан бас тэр орой суулгахгүй тий цагийн хязгаарлалтай учраас хүүхдийн өрөөнд болохоор бол тэгээд өөрийнх нь таавар тэгээд дуртай ном байгаа. Одоо минутын уншилгаа хийх, өөр бусад даалгавраа хийх гэдэг ч юм уу. Тийм тайван орчин байдаг учраас бас их дуртай. Мөн Хинтээ аймгийн хэмжээнд зарим байгууллагууд хараахан энэ ажлыг хэрэгжүүлж хүүхдэд зориулсан өрөөг бий болгоогүй байгаа бөгөөд хөдөлмөр халамж үйлчилгээний газар албаагчид бусад байгууллагуудыг хүүхдийн өрөөтэй болохыг уриалж байна. Хөтөлбөр өөрчлөлт хүрч байна. За Дорнод Монголын хуурай хэрийн тогтвортой ландшафт, биологийн олон янз байдлын хамгаалал төслийн хүрээнд Хинтээ аймгийн Хэрлэн голын Татмын ойд байгалийн нөхөн сэргээлт ургалтыг дэмжих, за нөхөн сэргээлт хийх талаарх талуудын сургалт уулзалтыг Хэрлэн суманд зохион байгууллаа. Тухайн сургалтанд Дорнод, Сүхбаатар, Хинтээ аймгийн төлөөлөл оролцсон юм а. Дорнод Монголын хуурай хэрийн доктортой ландшафт, биологийн төрөл зүйлийн хамгаалалт төслийн хүрээнд бид өнөөдрийн хилэлцүүлэг сургалт семинар болон хэрийн ажил дадлага ажлыг зохион байгууллаа. За хамгийн гол юм бол яагаад энэ бургасан шугууг биднээс одоо хамгаалах ёстой асуудал үүсч ирж байна үхээс энэ бол арай 20-30 жилийн өмнө ер нь энэ Монгол орны бургасан шугууч болохгүй байх шүү гэдэг анхаарал өгчээс. Хинтээ Сүхбаатар Дорнод аймгийн байгаль орчин аялал жуулчлалын газар Хэрлэн голын сав газрын захиргаа болоод Дорнод Монголын хуурай хэрийн тогтвортой ландшафт, биологийн олон янз байдлын хамгаалалт төсөлтэй хамтран Хэрлэн голын Татмын ойн байгалийн нөхөн сэргээн ургалтыг дэмжих, бургасны харандаа тарьц суралцахыг хэрхэн өөрсдөө бэлтгэх талаар талуудын оролцоотой сургалтыг зохион байгууллаа. Мөн байгалийн сэргэн ургалтыг хэрхэн дэмжих, туршилтын талбайнуудыг зорилттой сумдад бий болгох зорилготой хэрийн ажлыг Хэрлэн голын татам дагуу бургасан шугуйд хийж байна. Сургалтыг Монголын бургас судлаач доктор Инг сайхан хийсэн юм а. Бургасан шугуйн гол ачаал бүгд бол ерөөсөө энэ голын дагуу хөрсний усны төвшинг тэнцвэртэй барьдаг. За байгаль орчинд бол маш
дээд зэргийн ач холбогдолтой. Тийм учраас энэ бургасан шугууг зайлшгүй хамгаал, зайлшгүй арчилгаа цэвэрлэгээ тарж ургуулах асуудал бол нэгдүгээр тавигдж байгаа. Бургасан шугуугийн нэг гол ач холбогдол бол хурдан уралдаг учраас нөөц сайн гардаг. За тэгээ орчноо бол маш гоё болгодог. Энд өнөөдрийн үйл ажиллагаанаас гарсан үр дүн гэвэл ер нь зөвхөн татмын асуудал бол тухайн ганцхан аймгийн асуудал биш. Энд 103 аймаг бол нийт сумдын ингээд асуудал байгаа. Талууд харилцан тохиролцож цаашид одоо татмын хамгаалцгай нэртэй уриалгыг бий болгож жил бүхний тодорхой нэг өдрийг сонгон 3 аймаг даяараа татмын хамгаалах, ахын хог аягдал болон хагны зөвлөлөө хийх зэрэг энэхүү ажлуудыг цаашид зохион байгуулахад ярилцаж тохиролцлоо. Аймаг бүрийн ой менежментийн төлөвлөгөө татмын асуудлыг тусгаж энэ дээр тодорхой хэмжээний санхүүжилтийг тусгахаар талууд харилцан тохиролцлоо. Энэхүү ажлын хүрээнд татмын ойн өнөөгийн нөхцөл байдал дүн шинжилгээж, доройтлын шалтгааныг тогтоож, байгалийн сэргэн ургалтыг дэмжих, нөхөн сэргээх оновчтой менежментийг хэлэлцэх, татмын ойн нөхөн сэргээлтэн тарьсуулах бэлтгэхэд онлайн болон дадлах сургалт мэргэжлийн зөвлөгөөг Хэрлэн голын татмын ой дагах талуудад өгч байна. Сургалтанд татмын ой дагах сумдууд болох Хинтээ аймгийн Баян овоо сум, Дорнод аймгийн Хүлэнбүр Булган сум, Сүхбаатар аймгийн Түмэн цогц сумдын үржлийн газрын мэргэжилтнүүд хамрагдлаа. За манай Хэрлэн голын сав газарт 22 сум ингээд голынхоо ирэг дээр бургасан ойгоор хүрээлэгдсэн талбайд байдаг. Хэрлэн сумын маань энэ бургасан ойуд одоо манай Бачрал сумын маань ойн сангийн нэг хэсэг. Бургасыг хүн болгон очиод ингээд шууд аваад идэг энэ хэд биш. Энэ бол бас нэг мод бэлтгэх журмын дагуу тий талбай сургалтыг хийгээд тэр талбайгаасаа бургасныхаа энэ тарилцыг бэлтгэх энэ ажлыг бол ийм арга хэмжээгээр зохион байгуулж ингээд ажилладаг байгаа. Хүлэнбүр сумыг бол нэг 50 орчим километр газар Хэрлэн гол урс өнгөрч байгаа. Бидний баг залуу байхад маш их бургастай байдаг гэсэн. Одоо сүүлийн жилүүдэд бол малын өсөлт болон хүний буруутай үйл ажиллагаанаас болоод Хэрлэн голын бургасан ойвол нэлээдгүй сүйдэж байна. Тэгээд уг хэлцүүлгийн дүнд тодорхойлсон зорилттой ажлуудыг хэрэгжүүлэх, мөн ойг байгалийн сэргэн ургалтыг дэмжих туршилтын талбайнуудыг бий болгож, бургасны тарьцуулгыг зорилтод байгалийн ургамал үржүүлгийн газрууд бэлтгэсэн байх зэрэг ажлууд сургалтанд хамрагдсан сумд болоод албаны хүмүүсээс хүлээгдэж байгаа юм а. Ундрахаа мэдээллийн хөтөлбөр спортын мэдээгээр хүрчлэх хүрч байна. За Хинтээ аймагт анх удаага пауэрлифтингийн аймгийн аврах шалруулах тэмцээнийг зохион байгууллаа. Тус тэмцээнд 100 гаруй тамирчид нийт 7 жингээр өрсөлдсөн байна. За мөн пауэрлифтингийн төрлөөр дэлхийд өрсөлдөж байгаа 11 чансаатай тамирчид Хинтээ аймгаас түрэн гарсан бөгөөд аймгийн удирдлагууд болон сумдын удирдлагууд хүндэтгэл үзүүлсэн онцлог байлаа. Хинтээ аймагт анх удаага зохион байгуулагдаж байгаа тус тэмцээнд насанд хүрэгчид өсвөргсөн 2 насны ангиллаар 66-аас 120 кг-ийн 7 жинд 100 гаруй тамирчид өрсөлдлөө. Сүүлийн жилүүдэд Хинтээ аймагт энэ спортоор хичээлэг хүүхэд залуучуудын тоо эрс нэмэгдсэн бөгөөд тэдний хүч хөдөлмөр ур чадварыг сорьсноороо онцлог өргөн цар хүрээг хамарсан тэмцээн болж байгааг хүчний хаат холбооны гүйцэтгэх захирал Саранхүү онцолж байна. Анх удаага одоо ингээд пауэрлифтингийн аврах шалруулалт тэмцээн одоо ингээд анх удаа зохиогдож байна. За тэгээд манай пауэрлифтингийн Хинтээ аймгийн хүчний хаат холбоо бол одоо яг төрүүжил байгуулагдсан. Манай тэргүүнээр 8 садрын 5 газрын дараа Ганбаатар ажилладаг. Би болохоор гүйцэтгэх захирлаар нь ажилладаг. За тэгээд бид нар болохоор ингээд тэмцээн уралдаанаа яг зохион байгуул тэмцээнд бол одоо яг тамирчид бол нэлээд өргөн цар хүрээтэй хамрагдсан 100 гаруй тамирчид ямарчсан. 7-8 байгууллагын тамирчид бол оролцохоор хүрэлцэн ирээд яг ингээд тэмцээн эхэлсэн байж байна. За тэгээд манай тэмцээнд оролцохоор одоо Хинтээ аймгаас төрөн гарсан бас чаашд одоо Хинтээ аймгаас төрөн гарсан одоо пауэрлифтингийн бас тамирчид маань хүрэлцэн ирсэн. За энэ тэмцээн одоо өргөн сайхан нэлээд болж байна да. Пауэрлифтинг гэдэг спорт бол одоо иймэрхүү спорт байд юм а. Эндийн нутгийн ард түмэндээ дамжуулъя. За спорт гэхээс илүү одоо пауэрлифтингийн спортод дамжуулаад нийт биеийн тамирыг хөгжүүлээ. Чаашдаа залуучуудын бие бэлдэр өвдөх хөгжлийг үзүүлээ те. Зөвхөн пауэрлифтингийн спортоор бол одоо зөвхөн залуучууд хичээлдэг юм а те. Одоо яг насан туршид дээрээс одоо яг 10 наснаас эхлээд одоо 60 70 80 настай хүмүүс хичээж болдго юм а гэдгийг харуулъя гээд. За одоо яг манай ээж одоо 60 настай байгалмаа. Манай аавч одоо 60 гарсан хүмүүс байгаа баямах гээд одоо яг энэ тэмцээндээ бас оролцохоор хүрэлцэн ирсэн байгаа. Тэгээ манай ээж мөн одоо 60 настай хүн байгаа. Одоо яг энэ залуучуудтайгаа бас өрсөлдөөд одоо тэмцээндээ өрсөлдөнө гэдээ ирсэн байгаа. Тэгэхээр ерөнхийдөө энэ спортод бол насны хязгаар хамаагүй. Хамгийн гол нь бас энэ спортоор дамжуулаад эрүүл мэндтэй гоо зүүн талаас одоо яг ямар хөө байх юм те. Ерөнхийдөө хүн бол ерөнхийдөө нэгт ажил төрлөөс эхлэх байгаа. Эрүүл мэнд чухал гэдэг чинь. Тэгэхээр энийг бас ард иргэдэд ойлгуулах гэсэн үүднээс л ерөнхийдөө ингээд Хинтээ аймагт ажиллаж амьдраад яг 2 жил болж байна.
Пауэрлифтингийн спорт Монгол улсад сүүлийн 20 жил эрчимтэй хөгжиж, дэлхийд Монголын нэрийг цураатуулж байгаа олон тамирчид байдаг. Тэгвэл эдгээр тамирчдаас Хинтээ аймгийн Харьяатай 11 тамирчид байдгийн дотор Монгол улсын хамгийн анхны пауэрлифтингийн олон улсын хэмжээний мастер Ариунбаатар зэрэг олон тамирчид тус тэмцээний хүндэт зочдоор оролцлоо. Эдгээр 11 тамирчид нутгийн удирдлагууд, сумдын удирдлагууд хүндэтгэл үзүүлсэн тэмцээний бас нэгэн онцлог байсан юм а. Пауэрлифтинг буюу хүчний 3 төрөлтэй спорт Монголд үүсээд 17 жил болж байна. Миний хувьд анхнаас нь өдийг хүртэл хичээлж одоо энэ спортыг бусдад хөгжүүлэх үүсэлт хувь нэмэр оруулаад одоо хүртэл явж байна. Хинтээ аймгаас 11 одоо олон улс тэмдэглэлийн медальтай төрүүлсэн байна. Бидний хувьд бол одоо цаашдаа маш олон тамирчин төрүүлнэ. Өнөөдрөөс эхэлж байна. Өнөөдөр аймгийнхаа авраг шалгалт тэмцээний анх удаа хийж байна. Одоо шинэ залуу үе өнөөдрөөс бэлдэж байна гэсэн үг. Жил болгон аймгийн авраг шалгалт тэмцээн болно. Пауэрлифтинг гэдэг хүчний 3 төрөл буюу бүх спортын хүчний хаан спорт. Тийм болохоор тэр тусам Монгол ирчүүдэд тэр тусам бүчрэг ирчүүдэд одоо эртээр үеэс одоо байлдааны үеэс Чингисийн үеэс одоо жинхэнэ бэлтгэж ирсэн хүчтэй. Тэрнгээрээ бид нар одоо дэлхийд тэргүүлж яваа. Хамгийн нэгдүгээр залуучууд маань юу гэхээр одоо хамгийн ховын соёл хүмүүжил, бие бядрын хүмүүжил энэ бүгдийг одоо энэ спортоос авч сургадаг байгаа. Санхүүгийн хувьд бол одоо одоохондоо бид нар яг өөрөөсөө буюу нутаг орноосоо дэмжлэгтэйгээр ингэ явж байгаа. Эмэгтэй хүмүүс болохоор цөөхөн хичээлдэг эрчүүдэг одоо пауэрлифтинг спорт бол хүнд спорт. Би хаа ингэ эвдэрдэг гэж яриад. Тийм бол зөв хичээлэл зөв хичээлэл эмэгтэй хүн ч гэсэн бие бэлтрийнхаа за ингээд одоо пауэрлифтинг спорт маань одоо бол их өссөн хөгжиж байна. Монгол улсын бүх ард түмний спорткадд орсон байгаа. Тэгээ одоо хичээлж байгаа хүмүүс маань болохоор жил ирэх тусам нэмэгдэж байгаа. Пауэрлифтингийн тэмцээний нийт дүнгээр Хаатун фитнес тэргүүн байр, Хинтээ аймгийн цагдаагийн газар 2 дугаар байр, биеийн тамир спортын газар 3 дугаар байр тус эзэлжээ. Цаашдаа тус тэмцээнийг жил болгон зохион байгуулах Монгол улсын бүх ард түмний спорткад наадамд Хинтээ аймгаа төлөөлж олон тамирчид хүч өрсөлдөх бэлтгэлдээ оржээ. Ундрахаан мэдээллийн хөтөлбөрийн даваа гарагийн дугаартай хамт байсан үзэгч та бүхэндээ баярлалаа.